Хаяада нэг тэгж мэдрэгдэг те нар жарахыг харсахад зүйлс хэлбэл юунийч талаар бодохгүйгээр зөвхөн яг энэ хоромч өндрэл ямар ч золонгүй, ямар ч сатаарах толгой өрөх зүйлгүй, ямар ч хүлээсгүй. Яг одоод байгаа бүх зүйлийг байгаагаар мэдэрч таашаадаг. Хэрвээ би танд энэ мэдрэмжийг байнга мэдрэх боломжтой гэвэл та итгэх үү? Энэ дугаар дээр одоо энэ мэдрэмжийг байнга мэдэрч болох тийм үе таалгыг зүгтаа найзгий. За тэгээ энэ дугаарыг Уяагүй сүнс буюу одоо ан тэдэр суурил гэдэг нэртэй номын одоо эхний үеэр бүлэг дээр суурилж бичсэн. Тэгээ миний хувьд амар их сэтгэл хүлдээсэн ном болохоор би дэлгэрэнгүй гой хэсгүүдээс нь ярих гэж бодлоо. Тэгээ зохиолч маань бол номоо эхлэхдээ одоо хамгийн түрүүнд бид нар нүдээ нээгээд бодит байдал эргэн тойронд маань яг юу болоод байгааг сайн анзаарах гэж хичээцгээе гэж хэлж байгаа. Бид нар тэгэхгүй бол ингээ өдөр тутмынхаа амьдрал бүр уусаад орцсон байдаг болохоор яг үндэ юу болоод байгааг нэг анзаардахгүй л явж идэг. Өөртөө дотор юу болж байгааг мэдж байгаа гэж мэдээл яваад идэг. Яг үндэ сайн мэдтгүү. Тийм болохоор өөртөө ямар ч фильтргүйгээр яг объектив байдлаар харж эхлэе гэж байгаа. За тэгээд энийг хийхдээ бол ямар нэгэн философи, шинжлэх ухаан мухаа ярихгүйгээр бид нар зүгээр л одоо яг өөрт мэдрэгж байгаа мэдрэмжээсээ эхлэе. Тэг яг одоо гүнзгий амьсгал аваад одоо дотор чинь юу болж байгааг анзаараад үз. Тэнгуут одоо янз бүрийн бодлоод орж ичиж магадгүй. Эсвэл одоо энэ залуу юу хэлэх гээд байна. Яалах гээд байгаа юм бол тоо ч гэдэм үү. Эсвэл аль эдийн сатаараад ингээд за орой гой бууз идэндээ мэдэндээ ч гээд явцсан байж магадгүй. Гэхдээ ер нь сайн анзаарах юм бол дотор чинь ингээ нэг байнгын нэг тийм дуу хоолой явж байгаа. Энэ дуу хоолойг сайн ажиглаад үзээрэй гэж маань зохиолч маань хэлж байгаа. Тэгээ ер нь сайн ажиглаадах юм бол нэг тийм докторгүй самгчин шиг нэг тийм байж байгаа гэдгийг ажиглаад ирдэг гэдэг. Тэгээ энийг бол бясалгал хийж байгаа хүмүүс маш сайн анзаардаг. Тэгээ бясалгал хийж байхдаа хүртэл яа би өстой төвлөрч чадахгүй байна өстой ямар яа тийм илдээ үнзэ бодол орж ирээд байна ч гэдэг юм уу. Эсвэл бүр ингэ өөрийгөө хараагаад тий өө би өстой ямар мангар юм бэ ямар тэнэг юм бэ ч гэдэг юм уу. Ер нь янз янзаар өөртөө ярьж эхэлж болно. Тэгээ заримдаа бүр дотроо хилдэж магадгүй юу болоод байгаа нь ойлгомжгүй ингээл нэг дотроос нь бахан дуу олоод хоорондоо ингээд арзганаад байдаг. Тэгэд энийг ойлгох нь энэ номын одоо хамгийн чухал эхний алхмуудын нэг чиний дотор чинь чамаас өөр нэг тийм хамтран амьдрагч байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ хамтран амьдрагч амар чалчаа байнгын ярьж идэг. Тэгээд тэрнтэйгээ уулзах хэрэгтэй гэж байгаа. Тэрнтэйгээ уулзмаар байвал яах вэ гэхээр зүгээр л ганцаараа чимээгүй орчин суугаад удаан хугацаанд зүгээр ажиллаад үзэж хэлж байгаа. Тэгээ тэр үед яг тэр зогсолтгүй үгэлж байгаа тэр яриануудыг сонсох болно. Тэр нь яагаад ийм амар чалчаа юм бол тий? Ер нь ярьж байгаа юмнууд нь хэрэг үнэн байд юм болоо гэж та бодож үзчихсэн үү? Яг үүндээ энэ дуу хоолой нь байнгын л ямар нэг болохгүй юм ярьж идэг. Сайн ажиглаад байвал нэрээ жинкнээсээ яг хамгийн сүлд чи хизээч ямар ч зүйлд төртөхгүй байсан бэ? Яг тийм үе байгаа юу? Одооны чи асуудлаас өмнө нэг асуудал байсан. Одооны чи асуудлын дараа ахяал нэг асуудал гарна. Тэгээд асуудал маань хэлбэрээ өөрчлөлөө болохоос ерөөсөө халуун болно гэж байхгүй. Тэгээд ер нь энэ дуу хоолойг задлан шинжлэх гэхэд бид нарт амар хэцүү байдаг. Яг л бид нар энэ дуу хоолойтой амар ойрхон байдаг. Эндээ бүр ингээд хостуулцсан явж идэг болохоор амар хэцүү байдаг. Тэгээ миний дотор ийм дуу хүн амтай ярьж гин гэж боддгоо зүгээр би өөрөө ингэж ярьж шүү дээ. Би ингэж ин би тэгж ийн гэж боддог. Өөрийгөө ингээд адилтгацдаг. Гэтэ яг үндэ энэ нь ингээд чамтай нэг өөр хүн ингээд яриад байгаа гэж харах хэрэгтэй. Ер нь өдрийн туршид ингээд тэр дуу хоолойгоо ажиллахад хэцүү бол за my bro юу хийж энэ за гэд нэг тийм өөрөөсөө асуугаад ажиллаа явж иж болно. Тэгэд ажиллаад ирэх юм бол ер нь сүултээ амар гайхах бах. Би ч мөр ийм мэдрэл мотой бүр өөртөө ингэж их ярьдаг хүн байсан юм уу гэд тэгээ яг үндэ тийм гэтээ ингээд энийг ерөөсөө өмнө ажиллаж байгаагүй гэсэн. Тэгээд яг ажиллаад ирэхээр яг ингээд ярьж байгаа юмных нь ихэнх нь ингээд цаг энерги гүрсэн амар хэрэггүй зүйлүүд байдаг. Чамааг өөрийг чинь л зовоод байдаг, чамааг шүүмжлээд байдаг. Нэг бол ингээ өнгөрсөн тгсэн эсвэл ирээдүйд хийх хэрэгтэй байна гээл тэгэл байж байгаа. Тэгээд нэг бол яа тийм надад тийм байхгүй байна. Би бүдүүн байна, залхуу байна, арчиг байна гэдэг юм уу. Тэгэд энэ дотроогоо хамтран амьдрагч нь ер нь хизээч сэтгэл ханахгүй. Ингиж одоо дотор хамтран амьдрагчаа ингээд урт хугацааны дараа ажилласны дараа л яг ямар асуудал байгаагаа сайн мэдрэх болно. Тэгээд тэг хүртэл энэ олных асуудал биш юм шиг санагдах бах. Энийг засъя гэж ер нь бодохгүй бах. Ер нь тэгээ бодоод үзтээ одоо хэрвээ энэ хамтран амьдрагч нь жинхнээсээ өөр нэг хүн яг энэ хоолоогоор чи ингээд чамтай яриад байсан бол яг чамаа ингээд зүгээр л явчихсан чи ингээд гинт байнга ингэж татаж гаргаж ирсэн ингээд юм яриад байдаг.
Тэгээ чи энэ хүнийхээ яриаг юу ч сонсохгүй байна гэж аахгүй бүр ингээ байнгын чигтэйгээ сонсч идэг. Чамааг яаж гоё юм хийжсэн шууд татаж гаргаж ирээ юм ярьсан ч чи ингээ шууд юу ярьж ийн гэж сонсдог. Тэгээд ер нь бол чи энэ хамтран амьдарч чаа тийм л хэмжээнд хүндэлж гин гэсэн үг. Тэгээ чи бодоод үзтээ яг чи одоо найзууд дундаас хинийн тийм их амар хүндлээд хүссэн үед нь яг яриаг нь сонсоо суухаа тий. Тэгээ чи энэ найзаасаа ер нь амьдралын зөвлөгөө авах уу? Одоо амьдралын бүх салбар дээр ямар нэгэн шийдсэн юм байхгүй ийм амар зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөлт авсан ийм хүнээс чи амьдралынхаа зам чигийг заалгамаар байна гэж үү. Тэгэд энэ хамтран амьдрах гэхийнхаа ярианд нэлээд ороод итгээд ирэхээр ер нь хүн асуудал ингэ дандаа гаднах орчны зүйлээр шийдэх гэдэг. Одоо яа гэвэл чиний одоо хос чинь чиний харыг хөдлөлөө гэхэд тэр хардж байгаа хүнийг нь алч хийх юм уу яа дээ. Эсвэл одоо чи заавал уураа гаргах хэрэгтэй ч гэдэм үү тий. Тэгээ яг үндэ бидний одоо сэтгэл зүйн асуудлууд ихэнх нь гаднах ертөнцөөс шийдлээ хайгаад байдаг. Энэ нэг асуудалтай зүйл. Тэхийн оронд миний дотор яг миний ямар хэсэг энийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна тий. Надаа яг ямар хэрэгцээ байгаа юм бэ? Яагаад би ингэж уурлаад байгаа юм бэ гэж асуух хэрэгтэй. Тэгээ шийдлийг дотроосоо хай гэдэг нэг үндсэн зөвлөгөө өгч байгаа. Тэгээд гаднах орчноо янзлаад зүг зүгээр осон ерөөсөө байдгүй. Бүр ганц ч байхгүй. Цорын ганц урт хугацааны шийдэл бол яг дотроосоо шийдэх. Дотроосоо асуудлаа шийдэж ижил зүрхэн тийм нээлттэй асуудалд зүгээр ханддаг болно гэж хэлсэн байна. Тэр нь өөрөөгөө энэ драманаас нэг мөсөн салгая гэж шийдэх хэрэгтэй гэж зохиолч маань хэлж байгаа. Бүх амьдрал чинь энээс хамаарч байгаа юм шиг л шийдэх хэрэгтэй. Яг л угаасаа бүх амьдрал чинь энэчнээс хамаарч байгаа. Яг одоо бол чиний амьдрал чинь чиний гарт байхгүй. Чиний дотоод хамтран амьдрах чинь гарт байгаа. Тийм болохоор чи энэ амьдралаа буцааж авах хэрэгтэй. Энэ бол чиний амьдрал. Тийм болохоор чи заавал буцааж ав. Энийг яаж хийхээ гэхээр зүгээр эхний ээлжинд яг түрүүний хэлжсэн шиг зүгээр ажил хийж байгаа. Одоо өөрийнхөө ууралж авахыг эсвэл хартаа олж авахыг харах юм бол зүгээр л ажиллаад юу ч их шаардлагагүй. Чи одоо өөрийнхөө доторх тэр зан чанарыг бүх сайтай муутаа нэгээд хараал авч яах гэж бодох хэрэгтэй. Тэгээд өөртөөгөө төрж байгаа сэтгэлдлүүдээс одоо өөрийгөө тусгаарлсан байдлаар ингэж зай үсгэж хар гэж хэлж байгаа. Тэгээд чи бол эдгээрийг ажиглаж байгаа зүйл нь болохоос чи өөрөө тэр сэтгэл хөдлөл нь бишээ. Чи тийм хартаа хүн бишээ. Яадын хэрвээ тийм доолоод гараад байвал тэнд нь битгий итгэе. Зүгээр сэтгэл хөдлөл чинь чамд мэдрэгж байгаа ингээд дайрч өнгөрч байгаа зочин гэж ойлгох хэрэгтэй. Чи тэр зочноо мэдлэл явуулах хэрэгтэй. Эсвэл одоо тэнгэрт ингээд нэг үйл хөдлөж байгаа юм шиг те. Зүгээр л ингээд аясаараа ингээд салхинд хийсч явж байгаа үйл шиг анзаарах хэрэгтэй. За энэ үйл маань хаашаа нүүж ийн тэнд явж ийн да. Эсвэл жоохон бороо орох гэдэг даа ч гэдэм үү. Тийм байдлаар. Яг одоо мэдрэж байгаа бүх сэтгэл хөдлөл бодлоо бас ингэ зургатаар харж байгаа юм шиг ажиллаж болно. Ийм болохоор л энийг яг зай үүсгэх гэж хэлж байгаа. Жирийн үед бол бид нар ингэ зургатаар үзээд гоё кино үзэл буюу ингэ ухаан санаа нь алдагдсан явж идэв шүү дээ. Юу ингээд анзаарах, өөрийгөө анзаарах тийм болохоор өөрийгөө тэр зургатнаас салгаж гарга. Энэ нь яг хэцүү мэдээж кинонд орцсон байдаг болохоор өөрийгөө татаж гарах хэцүү. Гэхдээ тэрний оронд би энэ кино үзэж байна. Би энэ бодлыг бодож байна. Би энэ мэдрэмжийг мэдэрч байна гэд зүгээр ингээд хүлээн зөвшөөр. Их юм бол ингээд энэ бодол мэдрэмжүүд чи чамайг одоо далайн давалгаа шиг аваад явчихгүй. Тэгээ энийг бас өөрөөр ингээд яг субъект объект байдлаар харж болно. Чи болоо субъект нь чиний тэр харж байгаа зүйлүүд нь объект, чиний тэр одоо мэдрэмж бодлоо чи объект нь болж байгаа гэсэн үг. Тэгээд энэ объектууд нь байнгын хөдөлгөөнд байгаа, орж гарч байгаа янз бүрийн жаргалтай хүнэгтэй мэдрэмжүүд. Тэгээд юу ч болж исэн чи тусдаа салангад чиний нэг өнгөрөөж явуулж байгаа зүйл. Тэгээд энэ дэлгэснээс өөрийгөө салгаад ирэхээр нэг түүртэх зүйл байхгүй болоод ирдэг. Яагаад гэвэл зүгээр л тэр дэлгэцэн дээр юм ажиглаад сууж байгаа шүү дээ. Тэрнээс заавал ингэж уусч орж ингэж өөрийгөө бүр ингэ дотор нь орлоод янз бүрийн драма үүсэхгүй болохоор зүгээр л ажиглаад байгаад мэдрээд enjoy хийгээд ирж байгаа. Тэг ер нь чи энд байнга байсаар ирсэн. Ерөөсөө зургт үзэл сууж исэн өөрийгөө тэгээд бүр анзаараагүй явж исэн болохоор одоо чамайг сэрэж байгаа гэж хэлж болно. Хажуус чи хүйе сэрээрээ гэсэн чи ингээд өөрийгөө зургт үзэж байгаагаар анзаарсан. Тэгээ ингэж сэрхэн л яг хамгийн тэр гүн амар амгаланд хүрэх дотоод мөн чанараа олох хамгийн ихний алхмын нэг гэж хэлж байгаа. Тэгжиж яг чи өөрийнхөө дотор юу болж байгаагаар нь харж мэдэрч авч байгаа болохоор янз бүрийн хийсвэр зүйлд хурдах шаардлага болно. За 2 дугаар хэсэг рүү оръё. Одоо 2 дугаар хэсэгт маань одоо энергийн талаар айгүй их ярьдаг. Тэгээ бүх зүйлийн зангилааг тайлахад нь энэ
маш их хэрэг болно. Тэгээд тэгснээрээ бидний яг ямар үйл хөдлөл гарах хэрэгтэй мэ, юу их хэрэгтэй мэ гэдэг маань амар ойлгомжтой болно. За энэний талаар ярихад эхлээд энэ бол физикийн энергийн хуйлтаа бас жоохон төстэй. Одоо орчлон ороод ирэх бүх материуд физикийн энергийн хуулиар явдаг бол хүний дотоод энерги ч гэсэн тийм хуулиар явдаг. За энийг би тайлбарлая л та. Чи одоо нэг юмд ингээд төвлөрч суух гэж хичээж илаа гэхэд өөр юм одоо сатаруулсан бодол орж ирэх юм бол чи буцааж төвлөрлөө авчрахын тулд энерги гаргаж байгаа. Тэгжиж энерги зарцуулж чи фокус хадгалж байгаа. Тэгээд амар үлсцэн тэгээ ингээд буудмаа зодоход байвал чи хичээл хийж төвлөрч чадахгүй шүү дээ. Тэгээ зөвхөн ер нь төвлөрөгч гэлтгүй ер нь олон янзын үйлдэл бид нэр ингээд дотоод энерги зарцуулж идэг. Одоо жишээлбэл төрөний жишээ нь те хорхоо өргөсөн зүйлээс татгалзах ч юм уу те хүн бас шийдвэр гаргахад амар их энерги зарцуулж идэг. Энэний талаар одоо айгүй олон судалгаанууд байдаг те хүн олон сонголтоо авах тусмаа айгүй их зовдгоо гэдэг юм те. Тэгэл ер нь юм бодож олох, юм санах, сэтгэл хөдлөлөө удирдах. Тэгээ ер нь дотоод төслийг номгодох ч гэдэг юм. Ер нь бүх зүйлүүд энерги шаардж идэг. Нэг ёсны тодорхой хэмжээний will power шаардж идэг гэж хэлж болно. Зарим зүйл ингэж энерги авдаг бол зарим зүйл бас энерги чамд нөхөж өгдөг тий. Чи ингээл амар ядарсан сэтгэлээр онцон байжсэн чинь одоо чиний хайртай хүн чи ирээд чамайг тэрхэд чи ингээд бүр амар их энергиэр дүүрээд үүр цайтал юм яриад суухад ч бэлэн болдог. Тэгэд энэ энерги яг хаанаас гард юм болоо тий. Энэ энерги нь биднэрт ингээд байнга бэлэн байж идэг. Ямар ч цаг хорон мөчид бид нэр эндээ хурж өөрийгөө цэнгэлж болдог. Энэ ингээд чиний доторх гүнээс ч гарч ирж байгаа тийм урсаж байнга гарч ирэх боломжтой чамайг сэргээж өгөх боломжтой энерги гэж байдаг. Тэгхийн тулд бид нар энэ энергитэй өөрийгөө нээж өгөх хэрэгтэй гэж зохиолч маань хэлсэн байдаг. Энэ энергийг хүлээж авах хэрэгтэй. Даанч бид нар ингээд харамсалтай нь амьдралынхаа туршид ингээд энэ энерги яг эсрэгээр нь хаагаад байдаг. Дотроо ингээд хана үсгэсэн гэж хэлж болно. Тэгээ Румигийн хэлсэн нэг амар гоё байдаг. Хайрыг ирж хаах нь бидний хамгийн гол зүйл юм бишээ. Бидрээ өөрсдийнхөө энэ дотор байгаа хайрын эсрэг босгосон хануудыг хайж олоод тэдрийг нураах хэрэгтэй гэсэн тийм утгатай үг хэлсэн байдаг. Тэгэхээр энэ ханы талаар ярилцъя л та. Бид нар яагаад ийм хан босгож вэ? За нэг жишээ авъя. Чи ингээд гадуур явж илаа л та. Тэгээ эргэн тойрноо ингээд ажилласан чи ингээд барилгууд байна, мод байна, хүмүүс алхаж байна. Ер нь тэгэл янз бүрийн яг цэвэр сенсор мэдрэхүүн мэдрэмжүүд авч байгаа янз бүрийн өнгөнүүд хараад юм сонсдог ч юм уу тий. Энэ бүхнийг хүлээж авч явах чамд ямар ч асуудал үүсдэггүй. Чи ингээд бүгдийг нь нэгэн зэрэг ингээд хунсартаа хүлээж авч байгаа. Тэр деталууд нь ингээд чамаар орж ирэхдээ ямар ч уяагүйгээр ингээд зүгээр орж өнгөрч байгаа. Тэгээ урсгал ус шиг ингээд тайван урсж байгаа гэж ойлгож болно. За тэгээ яасан бэ гэсэн чи ингээд цэнхэр машин харлаа л та. Тэгсэн чи юм модод ингээд зүгээр алхажсэн чи шууд ингээд эморол амар хэцүү дээл гэсэн. Тэгээ яасан гэсэн чи танаа одоо X чинь ундаг байсан машин ч юм уу тий яг ижилхэн машин. Тэгээ чиний дээр дотор байгаа явж исэн зүгээр л гоё урсгал ус шиг долгио маань гацаад боогдож эхэлсэн. Дараа нь одоо чиний араас ингээд бодлоо дараараас орж ирэл чи бүр ингээд галзуурах гэж хийчих магадгүй. Тэгээд энэ чиний дотор болж байгаа ингээд дуу чимээнүүд хөрх юм ингээд чадхаараа л тэр гацсан энергийг чинь процесс хийх гэж ингээд гадагшлуулах гээл хичээгээд байгаа. Даанч ихтэй ингээд чи ингээд тэнчэнээс нь ингээд зуураад байгаа болохоор цэнхэр машин ингээд процесс хийгдэж чадахгүй. Тэгээ түрүүн бас нэг дотоод хамтран амьдрагчийн талаар ярьсан шүү дээ. Одоо заримдаа энэ чалчаад байгаа зүйл нь шалтгаан нь яг энэнээс болдог. Бид нар ингээд дотроо ямар нэг зүйлийг чөлөөлж өгөөгүй ингээд чангаагаад байдаг болохоор тэр энерги ингээд сулгах гад хичээгээд ингээд янз бүрийн байдлаар ингээд толгойч ингээд дуу хоолой болж гарч ирээд байдаг. Тэгээ энэ дээр яг юу болсон бэ гэхээр одоо энэ зуурч байгаа юу энерги чинь хуримтлагтаа тэгээ сэтгэл хөдлөлүүдийг ч үүсгэж байгаа. Тэр гацсан энергийг тавьж явуулахын оронд тэндээ бөглөрцөн тэгээ тэнцэнэ ингээд хуу салхи үүсгээд байж байгаа. Тэгээд энийг бас бид нэг ингээд амьдралынхаа туршид цуглуулж идэг гэж хэлж болно. Энийг одоо йогт одоо импрешн гэж байгаа. Тэгээ хүнд нэг тийм хоногшилт үлдээдэг. Тэгээ бид нар ингээд бүх л амьдралынхаа турш ингээд янз бүрийн зүйлүүдийг ингээд эсэргүүцсээр байгаад ингээд дотроо хоримтлуулаад хадгалж явж байгаа. Нялх байхаас эхлээд ингээд хадгалагдсан чамаар дамжиж гарч чадаагүй бүх блоклогдсон энергиуд чинь тэнд хадгалагдсан хэвээрээ гэж болох нь. Тийм болохоор одоо хүүхэд насны травма, PTSD-тэй хүмүүс нь бас ингээд тэр энерги нь гацсан байдаг. Тийм болохоор тэрийг ингээд өдөөгдөх болгонд ингээд сөрөг сэтгэл хөдлөлүүд нь гарч ирж идэг. Тэгээд бидний зүрхээр гарч чадахгүй байгаа зүйлүүд л яг энэ зовлон үүсгэж байгаа. Бидний одоо бие механизм хүртэл харийн биетүүдийг гадагшлуулах гэж хичээдэг тий. Одоо ханиалгаж байгаа гэдэг чинь тэр вирус бактери гадагшлуулж байгаа шиг зүрхэн дотор хоригдлагч байгаа зүйлүүд ч гэсэн яг хүсэхгүй байгаа зүйлүүдийг гадагшлуулах гэж хичээгээд байдаг. Тэгээд энэ одоо дотроо ингээд амар их юм хүлээн зөвшөөрөхгүй уяад байгаад ирэхээр бас сэтгэл готролд ордог.
бүх юм харанхуй болдог, сөрөг болдог. Мэдэрч байгаа бүх зүйл нь тэр харанхуй энергиээр дамжиж байгаа болохоор угаасаа өөрт нь ямар ч өнгөгүй, тийм онцгүй, зовлонтой байх нь аргагүй. Тэгээд сөрөг үйл явдлыг бид нэр эсэргүүцэж ингэж энерги хөрвүүлж байгаа ч гэсэн бас эерэг үйл явдлаас зуурах нь хүртэл бас эерэг самсаараа үүсгдэг гэж ярьдаг. Одоо ямар нэгэн гоё зүйл болохоор бид нар ерөөсө тавьж явуулахыг хүсдэг тий. Би яг энэ хүчийг ахин дахин тоглолоо л одоо мэдрээл байгаа даймаар байна. Тэгээд ингэж наалцснараа өөртөө бас нэг өөр төрлийн самсаараа үүсгэж байгаа. Яг тэгвэл тэр өөрийнх нь амар хүсэж байгаа зүйл нь тохиолдохгүй байвал өөрөө бас зовоол байгаад ирдэг те. Бусад зүйлүүд ерөөсөө сэтгэлд нь өрөхгүй. Тэр зүйлдээ л гацгдсан, чангаагдсан. Тийм болохоор бусад зүйлүүд ингээ энерги нь бас ингээд зүгээр урсгал ус шиг ингээ процесс хийж чаддгүй. Нэгс чангаас нь тийм хүлээс үүсдэг. Тэгээ буддизм л яг энэ талаар яриад байгаа. Тэгээ хүлээс болол хүний зовлонгийн гол шалтгаан гэд. Тэгэд ер нь одоо эерэг зүйлээс зуурах эсвэл сөрөг зүйлийг түлхэх аль нь ч байсан хамаагүй яг энэ зангилааг үүсгдэг. Тэгэхээр энэ нь яг бидний урсгал усыг одоо зуурахыг хичээдэг. Тэгээд энергийн урсгалаас зуурах юм уу? Урсгалыг нь эсэргүүцснээрээ бид нэр өөрсдийнхөө хайр энергийг айгу өрн таанаа хийж байгаа. Тэг хэрэг хэмжээний тим их зууралт үүснэ. Тэр хэмжээгээр дотроо их тавгуудаж зовж эхэлдэг. Уг нь бол ингэж галт хийхгүй бол уг нь бидний байгаа эргэн тойрон орчлын ертөнц амар их гоо үзэсгэлэнтэй. Гэтэ бид нар яг энийг байгаар нь хүлээж харж чаддгүй. Яг тэгвэл дотроо хана хаалтад үүсгэсэн байдаг. Зүрхээ хаадаг, бодлуудаа хаадаг. Сэтгэл дотроо нэг харахуу болонд нэг байгаа л байдаг. Жохон байхдаа ингээ ээж аавтаа унтчоод ингээ хуцсныхаа шүүгэнд ороод бие humаад ингээ уйлаа сууж лээсэн юм өстэй тий. Ер нь бол тэнтэй айгууд өстэй. Ямар ч тэр харахуу шүүгэн дотор бол ямар ч гэрэлгүй, энергигүй, урсгалгүй болсон байдаг. Тэгээд дулаан энерги орох болцоо байгаа ч гэсэн тэрийг ингээ хаацсан байж байдаг. Тэрийг ерөөсө оруулахгүй гэдэл зүтгээд байдаг. Тэгээд тийм болохоор зохиолч маань бидрийг яг эсрэгээгүй бид нар зүрхээ нээх хэрэгтэй гэж хэлж байгаа. Зүрхээ нээхэд бид нар одоо яаж мэдрэгдэхийг бол сайн мэднэ. Яа тэгвэл бидний нэг хайртай хүний хайжууд мэдэрдэг. Хайртай хүн чинь чиний хайжууд байхад тий чи тэр хүнд амар итгэдэг болохоор доторх хануудаа нурааж эхэлдэг, vulnerable болдог. Мэдэрч байгаа зүйлүүд чинь бүгд ингэ цаанаасаа уурсгалаараа ямар ч чангаалтгүйгээр ингэж явж өнгөрдөг. Нэг ясны чиний сэтгэлээр чинь ингэж бараг хөглөгдөж гарч байгаа гэж хэлж болно. Бүрэн дөрөв хөглөгдөн. Яагаад гэвэл ямар ч хаалт байхгүй. Тэгээд заавал хүчлэг халбахгүйгээр ингэ цаанаасаа дулаан энерги хайраар бэлхаад ирдэг. Тэгээд энэ энерги бол өвөн чамайг төрөхөд л заяасан. Тэгээд одоо ч гэсэн байгаа. Энэ бол айгүй тийм хязгааргүй энерги байт юм байна. Бас ямар ч хүнийг голохгүй өгдөг. Энд бол нас ямар ч хамаагүй. Зарим 80 настай хүмүүс 5 настай хүүхчийг ингээд амар хэрч хүчтэй инээмсэлтэй явж байдаг тий. Нар хүн болгон дээр өөр тусдгүй шиг энерги ч гэсэн ялгаагүй. Ганц ялгааны үйл чинь дотоод энергийг хаахгүй хахад суралцах хэрэгтэй гэж хэлж байгаа. Энэ л одоо зохиолчийн маань хэлээд байгаа хамгийн чухал санаануудын нэг. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зүгээр л зүрхээ бити хаа тэгэл болоо. Зүрхээ хаах нь биднэрт ингээ бүр зуршил болсон байдаг. Тийм болохоор ямар ч зуршлыг засч болдог шиг бид нэр энийг ч гэсэн баг багаар засах боломжтой. Жишээ нь чи одоо ингээд хүмүүстэй юм ярихаараа жоох ингээд айчдаг, сандардаг, намайг юу гэж бодож байгаа бол гэж одоо санаачин зовндаг. Тэрнээс болоод зүрх чинь хаагдчихдаг байл л тий. Тэгэхэд харин ясэргээрээ одооноос эхлээд хаагдах гээд байгаа ч гэсэн ингээд хүчээр нээх гэж оролт. Нээлттэйгээр энэ бүх мэдрэмжийг тэрвэрч аваа, хүлээж аваа. Тэгээ энэ бүхэнд суралцаа. Ингээд байнгын дасгал сургалт хийгээд хаагдах болгонд нь баг зэрэгээр нээгдэх юм бол аяанда нэгддэг болно. Өмнө нь бол өмнөх програмчлагдсан зүйлээсээ болоод ингээд хаагдчихдаг байсан бол энийг чи баг багаар өөрчилж эхэлж байгаа. Тэгээ аяанда шинэ дадал зуршилтай болж байгаа. Одоо өмнөх тархины чинь холбоосууд ингээд хаагдахад зориулагдсан ингээд бэхлэгдсэн байсан бол тэдрийг соллоод шинэ тархины холбоосууд үүсгэж эхэлж байгаа. Тэгээ тэд нар чинь тэр шинэ дадал зуршлыг бий болгож ирж байгаа. Тэгээ ер нь бас хүний тархи гэдэг чинь бас гайхалтай шүү дээ. Бас ямар ч зүйлийг айгүй урдан сурч чаддаг. Тэгээ ингээ байнга давтаадах юм бол зуршил болдог. Тэгээ дээр нь нэмж хэлэхэд одоо зүрхээ нээлээгээд чи юу ч хийхгүй байх гэсэн үг биш. Ямар нэгэн асуудал гарч ирэх юм бол мэдээж шийдэх гэж үзэх хэрэгтэй. Тэгээ зүгээр л хараа суугаад байна гэсэн үг бол ерөөсөө биш. Өөрөө чадах бүхнээрээ шийдэх хэрэгтэй. Ирч хүчтэй бүр гоё догтлолтой сөрсөн ч болно. Хамгийн гол нь хилээд байгаа юм бүх зүрхээ нээлттэй үүсгэх хэрэгтэй. Тэгээд тэрний оронд ингээд уурлаж өхөндаад, хаагдаад, янз бүр болоод, чангаагаад, гомдлоод тэгээд авах юм бол тэр чинь ахаал өмнөх рүүгээ ороод чи ерөөсөө өөрчлөгдөхгүй гэсэн үг.
Тийм болохоор зүгээр л хаагдах шаардлагагүйгээр нээлттэй асуудлаа шийдэж байгаа. Тэгэд ер нь бас тийм үг гэдэг шүү дээ. Ингээд чи тухайн асуудлаа шийдэж чадах юм бол яагаад дуурлаад байгаа юм бэ те? Чадахгүй бол бас яагаад дуурлаад байгаа юм бэ гэдэг шиг. Хэрвээ чи чадах байсан бол шийдэх боломжтой бол зүгээр л тэр шийдлийнхэн дагуу юмаа хийхэд л болоо. Тэгээ шийдэгдвэл тэр үз, шийдэгдэхгүй бол тэр үз. Ядчил чи ингээ өөрөө чадах бүхнээ хийж байгаа. Тэрнээс өөр юу ч хийж чадахгүй шүү дээ. Тэрэнд ингээд уурлаж бухимдаад байх зүйл байхгүй. Харин тэр асуудал чи шийдэгдэхгүй зүйл аягэлтэй. Ихээс заяасан нүд ч юм уу тий. Тэрийг бол чи өөрч чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Өөр ямар сонголт байхгүй. Тэрнээс тэгээд одоо яа тий хороо ертөнцийг эсэргүүцэл нар баруунаас харах галуу надад таалагдахгүй байна. Би зүүнээс харамаар байна гэж олж жоохон утгагүй шүү дээ. Гэхдээ харамсалтай нь жоохон инээтэй сонсгож байгаа ч гэсэн бид нар яг амьдралынхаа туршид ийм өөрчилж чадахгүй зүйлөөтэй амар их төртэй яваад байдаг. Одоо цагаа гарч байт юм уу эсвэл бусад хүмүүсийн ааш аран шин ч юм уу. Яг үүндээ чиний өөрчилж чадах зүйл айгүй цөөхөн. Тийм болохоор өөрчилж чадах ч байсан чадахгүй ч байсан яг ингэж зүрхээ нээлттэйгээр хандах талаар ярьж байгаа хаа. Тэгээ ер нь бас ингээд хараадах юм бол түрүү нөө өөрөө өөртөөгөө ярина гэж хэлсэн шүү дээ. Доторх өрөөний амтрагч гэдэг. Энэ бас яг энэ дэлхий дээр өөрөөгөө хүн ингээд тухтай байлгах гэсэн орлого. Яг энэ дэлхий дээр болж байгаа бүх зүйлийг ингээд бид нар фильтргүй хүлээж авч байгаа зүйл бол ерөөсөө биш. Харин тэрнээсээ илүү энэ дэлхий дээр болж байгаа зүйлийг өөрсдийнхөө фильтрээр ингээд өөрсдийнхөө конструкт болгоод хүлээж авч байгаа. Чи ирээдүйд болохыг одоо юу болохыг ерөөсөө мэдэхгүй. Гэхдээ чи тааварлах хэрэгтэй. Тэгжээж ингэж айгу тухтай мэдрэмж төрнө те. Инхийн тулд чи өнгөрснөө процессыг за энэ тэнгдэг, тэр тэнгдэг гэдэг нэг юм доктортой бүтцүүд үүсгэж хэлж байгаа. Янз бүрийн ойлголтуудыг бий болгож байгаа. Итгэл үнэмшлийг бүтээж байгаа. Тэг яагаад энийг яриад байгаа гэхээр бидний энэ ухамсар нь бодит байдлыг мэдэрч байгаа ш. Харин бодит байдлын талаар чиний дотроо өөрөө чинь үүсгэсэн тийм загварчлалыг мэдэрч байгаа гэсэн. Тэгээ яг эцсийн эцэст хүн болгон ингээд өөрийнхөө тийм гаж ертөнцид амьдарч байгаа гэж хэлж болно. Өөрөөхөө л дэлхийн ертөнцийг хараал, дүгнээл, жааж хийгээл тэгэл тэрэн дээрээ үндэслээл янз бүрийн сэтгэл хөдлөлөөр мэдрээд амьдралынхаа бүх шийдвэрийг гаргаад явж байгаа гэж хэлж болно. Тийм болохоор юу ч болж исэн дэлхий тэр чигтээ чамаас хамааралгүй эргэжил байгаа. Бүх зүйл болдгоороо болж л байгаа. Чамайг энэ дэлхий дээр төрөхөөс өмнө дэлхийн ертөнц хэдэн сая тэрбум жил байсаар ирсэн. Чамайг хүсний дараа бас байх ч болно. Нар манддгаараа мандна, жаргадгаараа жаргана. Хэдэн сая тэрбум эдис амьд биетүүд энэ дэлхийн ертөнцийн ингээ нэгэн зэрэг хөдөлгөөнд орчоод ингээ арцганаал явж байна. Тэгэхэд чи юу ч бодож исэн энэ амьдрал үргэлжлээл байна гэсэн. Энэ дэлхийн ертөнц болтгоороо олж явахад чиний өмд чинь толботой байна уу? Чи хитрхи чанга ярина уу? Буруу юм хэлнэ үү? Тийм амар хамааралтай зүйл биш. Тэр яг болдгоороо болсон байж болно. Тэрэнд чангаагдах шаардлагагүй. Яа гэвэл дэлхийн ертөнцийн дээр ингээд амар олон зүйл болдгоороо болно. Чамд маш их олон төрлийн өвдөлтүүд дээрээ ирнэ. Чи энэ дэлхийн ертөнцийн чамд өгч байгаа өргөс олооныг гаргах юм бол тэр хизээч дуусахгүй. Дэлхийн ертөнцид чамтай тэнцэж байгаа ч гэсэн чи битээ дэлхийн ертөнцтэй тэнцээ гэж хэлж байгаа. Тэгээ энэ суралцаанд бол бид нар яг өөрсдөө яг юунаас хамгаалаад байна гэдгийг амар их ажил сурах хэрэгтэй. Яг ажиллах юм бол хүн болгон яг ингээ өөрөөсөө сул цэгүүдийг л хамгаалах гэдэг амар хичээгээд байдаг. Тэрнээс болоод сэтгэл зүрх нь хаагдах төрөөд байдаг. Тэгээд хаасныхаа хааж байгаа шалтгаан нь бол зүгээр тэр зүйлээ л дотроо тэр зүйлээ л хамгаалах гэж хичээгээд байдаг. Тэрнийг юм хаах гал ингээд бүхэл амьдралынхаа тувш одоо энэ зовж өмрөөд амар харамсалтай. Тийм болохоор та өөрийнхөө дотор юуг хамгаалах гэдэг, юу таны зүрхийг хаагаад байна гэдгийг ойлгох гэж хичээгээрэй. Энийг ойлгосны дараа, сулсны дараа хүн айгүй их эрхчлөлттэй болдог. Ямар ч асуудал төртгүйгээр ханддаг. Зүгээр л одоо яа за одоо юу болоо яах болоо гэдэл яг үндэ амьдрал жоохон догтлолтой амьдрч эхэлж байгаа байхгүй юу? Байн ингэж хаах чангаах юм байхгүй. Бүгдийг ингэ сул тавьж өгөөд зүгээр л гоё enjoy хийгээд явж байгаа гэсэн. Өөрийнхөө дотроогоо тэр бүх айдсаа тавиад явуулсан болохоор ямар ч санаа зовх, өвдөх, төртөх зүйлгүй болдог. Зүгээр нэг юм гоё машин өнгөрөхийг харлаа л да. Тэгээд ёо энэ ямар гоё машин бэ? Би яагаад ийм юм байдгүй юм бэ гэж бодож эхлэхийн оронд тэрийг ингээ зүгээр л нээлттэй хүлээж авах суралцж байгаа. Тэхийн тулд яа нү гэхээр энэ машин байна. За яг хоо энэ машинд би ингээд хүсэж байгаа, шунж байгаа тийм мэдрэмж надад төрж ийн гэдгээ зүгээр хүлээж авч байгаа, мэдэрч байгаа, анзаарч байгаа. Гэтэ тэр мэдрэмжээ ерөөсө дагаж явж байгаа биш. Тэр мэдрэмжээ эсэргүүцэж байгаа ч зүйл биш, өөрчлөгч байгаа ч зүйл биш. Одоо яа би энийг мэдрээд тахта яа гэм янз бүр болоодох шаардлагагүй. Зүгээр л
ухамсартай тэр мэдрэмжийг хүлээж аваад өнгөрөөгөөд хүлээн зөвшөөрч байгаа. Энийг л хэлээд байгаа. Яг чиний тэр ухамсараас чи ингээд татаж чангаад байгаа зүйлүүдийг л зүгээр ингээд тавьж явуулаа л гэж хэлж байгаа. Тэгээд заавал ингээд тэр мэдрэмж далайн давлгаанд ингээд живхгүйгээр харж сууж байгаа. За энэ объект хүрээд ирлээ. Ингээд яваад өглөө. За дараагийнх нь объект ирлээ. Одоо хэр удаан байх юм болоо гэд зүгээр л тийм сониуч байдлаар хардаг ч юм уу тий. Тэгээ ингээд нээлттэй аваад ирэхээр аяанда бүх биес чинь ингээд дулаан энерги ундарч гарч ирж байгааг мэдрэх боломжтой. Тэгээ энэ энерги нь бусад бүх хүмүүст хүртэл нөлөөлөх боломжтой. Яад гэвэл ингээд чамаас цацарч идэг. Тийм болохоор чи эргэн тойрны айгуу гэрэлтүүлээд дулаан энергийг хуваалцдаг болно. Ер нь гэж хэлэхэд яг чиний зүрхийг хаалгаж байгаа зүйл чинь дандаа нэг тийм чиний сул талууд байдаг. Чи яг өөрөө ямар тийм сул цэгийг хамгаалах гэж ингэж зүрхээ хаагаад байна вэ гэдгээ сайн анзаарах хэрэгтэй. Яг тэр зүйл рүү ч л хорон ертөнцид чам ингээ бүр дайраад байгаа юм шиг санагдчихэж магадгүй. Тэг ингээ бүр чамаас дайраад ингээ булааж авах гээд байгаа ч юм шиг санагдчихэж магадгүй. Тэгээ тэр бүхэнд нь чи зүгээр л тавьж явал, өгөөл явал чи энэ ачаа зовлон заавал үүрэх шаардлагагүй. Тийм болохоор чи энэ сул өөрийнхөө дотроо сул зүйлийг хамгаалахаа болох хэрэгтэй. Зүрхчэн хаагдахаа сонирн болоод байвал зүгээр л зогс бүр ингээ ярианы хүнтэй ярьж байгаа ярианы дундуур байсан ч хамаагүй шууд яг зүрх хаагдахад байгаа мэдрээд ирэнгүүтээ зогсоод тэгээд юу хийх вэ гэхээр тавьж явал гэж байгаа. Relax and release буюу тайвшраад тавьж явал гэж хэлж байгаа. Тэ тайвшраад тавьж явал. Тэгээд энийг давтаал хийгээд байх юм бол шин зуршлууд бий болно. Жижигхэн зүйлсээс эхлээд ингээд төртөж байгаагаа анзаардаг болох хэрэгтэй гэж зохиолч маань хэлж байгаа. Тэгээ одоо зүгээр машин зам дээр явж байхад тий ингээл хүмүүс битүү сигналтал өө юм уу ПМ гэд харааж мараагаал байвал чи ингээд дотор чин тавгуутад ингээд доторх энерги чи өөрчлөгдөж байгаа анзаарч хийж магадгүй. Тэр үед нь чи мэдээж ингээд бие чин чангарна. Тийм болохоор хамгийн түрүүнд биеэ сул гэж байгаа. Мөрөө суллаад, цэжээ суллаад тэгээд биеэ сулж байгаа шалтгаан гэвэл зүгээр ингээд хүний бие махбод сэтгэл санаатай амар холбоотой байдаг. Бие тайвширхаар сэтгэл дагаа тайвширдаг болохоор биеэ тайвшруулад тэгээд дараа нь сэтгэлээ тайвшруулахаас суралцах хэрэгтэй. Зүгээр ингээд байнгын тайвшраад тавьж явуулаад энийг бараг тоглоом болгооч тоглол. Тэгээд ирэхээр бүр ингээд чиний дотроо олж байгаа бүр ямар ч драмын жүжиг уянгын хальт болж исэн ч гэсэн тайвшраал тавьж явуулаад байгаа. Аяанда жижиг зүйлч гэлтгүй бүр ингээд том зүйлийг хүртэл тавьж явуулахад суралцдаг гэж байгаа. Бүр нэлээд том зүйлч болно. Үхэлч юм уу те. Ер нь ингээд үхлийг хүлээн зөвшөөрсөн байгаа хүмүүс их хөвчлээ. За яг нэг бол сэтгэл готролтой байж магадгүй ихтэй. Нэг бол ингээд амьдралд бүрэн дүр амьдарсан бүх зүйлд талархсан болдог зүйл болдгоороо бол угаасаа л би хүлээн зөвшөөрнө гэсэн хандлагатай хүмүүс байгаа бах. Бурхан чамаа ирээд за одоо цаг нь боллоо гэх юм бол тийм үү. За би энэ хороо дээр гоё амьдарсан шүү гэд бараг инээмсэглээд явахаар тийм хүмүүс байдаг бах. Тэгэхээр тийм хэмжээнд хүртэл зүрхээ нээх хүртэл боломжтой гэж бодож байна. Тэгээ ер нь хараад байвал яг стокууд яг энийг маш сайн эзэмшсэн хүмүүс юм шиг санагдаж байна. Одоо Маркус Аврелиус, Сенека гэдэг стокууд байдаг да. Бүгд яг тийм бүх зүйлийг натуртай байгаагаар нь хүлээж авдаг. Одоо хүмүүс дээр яхад хүмүүс бол за зарим нь муухай хуваачсан байдаг байна тий. Зарим нь ингээл муу санаатай хүмүүс байна. Тэгээ янз бүрийн хүмүүс байгаа, сайн ч хүмүүс байгаа. Бас үхлээг бас өөртөө байнга санаалдаг тий. Memento mori би бол өхөн бүх зүйл төр зурын. Тийм болохоор ингээд хүлээн зөвшөөрөхгүй, хүлээж авахгүй зүйл ерөөсө ганц ч авахгүй. Амьдралыг бүр тэр чигтэнд байгаагаар нь бүх натуртай нь хүлээж аваад тийм болохоор л амьдралд бүр ингээд чин сэтгэлээс амар хайртай байдаг байх. Тийм болохоор зүрхийг нь хаах зүйл ерөөсөө байхгүй, бүх зүйл нээж өгдөг. Тэгээ нээлттэй байхыг өөртөө бүр өдрө болгон санаалдаг, тэмдэглэл хөтэлдэг. Тэгээ зарим зүйл хаалттай байна гэсэн юм ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл тэгэх юм бол өөрийгөө ямар нэг зүйлээр зааглаж өгч जैन тэ. Өөрийнхөө дуртай дургуй зүйлийг тодорхойлоод явал чи яг юунд зүрх чинь хаагдах вэ? Юунд зүрх чинь нээгдэх вэ гэдэг юм заагуудыг үүсгэж өгч байгаа. Тэгэхгүй зөвөр л бүгдийн тэрвэрээ бүгдийг хүлээж авъя. Энэ яг ингээд стокуудын нэг урдаа баримталж байгаа зарчим байна. Тэр яг ингээд стокуудыг айгу сэтгэл хөдлөлөхгүй гэдэг яг үндэ тийм биш. Харин ч ингээд бүр бүх зүйлийг толтол мэдэрдэг зүрхнийхаа тоглож байгаа тэр аялалгой гişгийг бараг л ингээд толтол чангалаад байгаагаар нь мэдэрнэ. Одоо энэ дэр нэг жишээ аваа л да. Одоо чи ингээд хайртай хүнээ алдсан болвол мэдээж гашуудл мэдэрнэ. Эм орн яадын өөлдөг ч юм уу. Тэгээд бид нар энэ бүхнийг тархиараа хүлээн зөвшөөрсөн ч гэсэн бидний дотоод ухамсараа одоо бие сэтгэл нь энэ хүнийг одоо хүртэл яг байгаа гэхэд бодоод байдаг. Рационал логик тарих нь ингээд хурдан хөдлөө тулаан зөвшөөрөөд за ингээд ойлгочдөг болол
Яг хүний тэр иррационалтай их эмоц, сэтгэл хөдлөлийн хэсэг нь амар одоо хөдөлдөг. Тийм болохоор яг тэр хүнийг байгаа гэж бодоод гашуудаад сэтгэл хөдлөл мэдрэх нь яг үнэхээр аргагүй зүйл, тэрийг чи өөрчилж чадахгүй. Тийм болохоор түрүүний ярьсан шиг тэр энерги урсгалыг ерөөсөө хаахгүй байх хэрэгтэй. Энэ харин ч нэг бодлын гоо цэцлэнтэй мэдрэмж шүү дээ. Чи хүн л юм хаана ийм мэдэрнэ, өө гашууг мэдэрнэ. Нэгэн цагт тэр хүнийг бүх зүрхээрээ хайрлсан. Тийм болохоор ингээд энэ бүхэн мэдрэгдэхээс өөр ямар ч аргагүй. Тийм болохоор чи энэ урсаж гарч байгаа мэдрэмжийг байгаагаар нь урсаж гарах хэрэгтэй. Хааж бохгүйгээр. Тэгэд ер нь зүгээр л зүрхээ нээгээд, тайвшаад, уучлаад, инээгээд, хүснээл хийгээд яваад байр. Мэдээж амьдралд чамайг өвтөх зүйлүүд гарч ирнэ. Зүрхэн чинь ингээд тийм өвдөлтөд хадгалагдсан, травма ч юм уу янз бүрийн зүйлүүд хадгалагдсан байж магадгүй, эсэргүүцсэн байж магадгүй. Тэд нар чинь өвдөөгдөх болгондоо өвдөлт зовлон ялгаруулна. Гэхдээ чи хаах гэж оролдоодох юм бол тэр жигтэй тэр чинь ингээд хадгалагдал байгаад байна. Ямар ч хэрэгтэй зүйл болохгүй. Тэгээд чи тэрнээсээ болоод ерөөсө бүрэн дүр амьдрч чадахгүй, амьдралын гой гой зүйлүүдийг мэдэрч чадахгүй өнгөрөөн. Яг л өвдөлтөндөө төлөвсөөр аваад. Тийм болохоор яаж ч өвдөжсэн тавьж явуул гэж байгаа. Аяанда өвдөлт чинь ингээд яг нэг наранд хайлж байгаа нэг нялцгай бит шиг ууршиж дивтэх болно. Тэгэд бүр юу ч болж исэн зүрхээ бити хаа гэж байгаа. Үхэлж байсан хамаагүй. Хаалгах болгонд нь тайвшраа тавьж явуул. Зүгээр энэ хорвоогийн бүх зүйлийг байгаагаар нь мэдэрдэг болно. Ямар ч фильтргүйгээр, ямар ч нэмэлт давхраггүйгээр бүх хальсыг аваад ирэхээр чи энэ хорвоо ертөнцийн гоо сайхныг яг байгаагаар нь мэдрээд аз жаргалд умбах боломжтой. Тэгээд амжилт хүсье. За энэ дугаар таалагдсан бол лайк дараад манай channel subscribe хийгээрэй. Баярлалаа.